png5.com гэдэг энэ вебсайтнаас бид нар одоо арын фонгүй буюу ингээм цоололттой зургнуудыг бол татаж авах боломжтой. Мөн л түлхүүрүүгээрээ хайлт хийгээл ямар одоо зураг хэрэгтэй байгаа юм гэдгийг хайгаал зураг янз бүрийн зураг бол татаж авах боломжтой байдаг. За бордлыг тийм ээ түлхүүрүүгээрээ л хайлт хийгээл. За education түлхүүрүүгээр хайлт хийн. За энэ багшийн энэ зургийг ингээл бид нарт одоо багштай холбоотой ямар л гоё background зураг хэрэгтэй гэдгийг тэрийг за одоо энэ зургийг татаад авъя. За тэгэхээр энэ араа хэмжээний энэ дээр бол гарч байгаа. Тэгээд transparency png гэхээр ерөөсө тоолттой зураг гэсэн үг шүү зэ. За одоо энийг татаад авчих. За хэрвээ одоо ингээд прум гэсэн юм дээр ингээд бүртгүүлчих юм бол та нэг хязгааргүй ингээд зураг татаж авах боломжтой л гэлтийж байна. Гэхдээ энэ нөгөө нэг гарч ирж байгаа ч гэсэн ингээд давхар татгаж байгаа зүгээр энд ийм сануулга гарч ирж байгаа. За одоо тэр пэйж харъя. За ингээ гараад ирсэн юм тийм ээ. За тэгэхээр одоо бид нэр PNG зураг гэдгийг биш нэг юм дээр харуулт юм уу? За одоо ингээд бид нэр заримдаа хичээлээ бэлж байгаа үед ингээд текстэн дээр очиад зураг оруулж ирэхээр гардаг тийм ээ. За тэгэхээр ой. Саяна татсан зургийг оруулъя. За цоолтой зураг гэхээр энэ цаатлын фон ингээд зөвхөн ягуул зурж юм. Тэр багш нарын хувьд бол энэ айгүй хэрэг болдог гэд. Надаас одоо зөвлөгөө авч байгаа багш нар минь энэ зургийг хаанаас татах уу гэж маш их асууж исэн. Тэгэхээр та бүхэн энэ сайтыг бас хадгалаад аваарай.